тоглоомын бодлого. За тоглоомын бодлогыг бодно гэдэг нь логик сэтгэлгээ аливаа төсөөлөл тэртлэг аюул сайн хөгжүүлдэг. Тоглоомын бодлого сайн бодох нь ирээдүйд энэ компьютерийн чиглэлдээ илүү сайжирна л гэсэн үг. За бодлогуудыг ер нь бодоод тэндээс бодож байгаа арга барилаас нь хэдүүлээ сайхан суралцъя. За эхний бодлого хайрцагт 35 бөмбөг байсан. За хоёр тоглогч хайрцагт байгаа бөмбөгнөөс 1-6 тонны бөмбөг авна. 1-6-ыг оронд авч чадна гэсэн үг. Жишээ нь 7-ыг авч чадахгүй, эсвэл 0-ыг авч чадахгүй. 1-6-ыг сонголттой гэсэн авах боломжтой. Хамгийн сүүлд бөмбөг авсан нь хожигдно. За хамгийн сүүлд авсан нь хожигдно гэж юм тийм ээ. За эхлэн тоглогч хожиж чадах уу? За зөв тоглоод одоо эхлэн тоглогч палана зөв гаргачих юм бол төлөвлөгөөгөө зохиож чадаж байвал хожино гэсэн үг. За яаж ч гэсэн төлөвлөгөө зохиож чадахгүй л энэ хожигдно. За нэг юмыг ажиглах хэрэгтэй. 1-6-гийн сонголт байна. 1-6-гийн хооронд авч болохоор юм тийм ээ. 1-6-гийн хооронд. Тэгэхээр ер нь 6-гийн дараагийн тоо 7 тийм үү? Хинч 7-г авч чадахгүй. Ер нь бол би 6-аас 12 гэдэг тоо 12-оос доошоогоо тоонууд дээр жаахан ажиллана. 6 дээр 6-12 учраас. Хамгийн баталгаатай нь ер нь 7 ер нь хамгийн хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл хин хүүхэд бөмбөг авахд би нийлбэр нь 7 авахар байнга авч чадахгүй ямагт. 12 бол жишээ нь ямар үед ашиггүй юм гэхээр хин нэг нь 4 бөмбөг авчаад би нийлбэр нь 12 авахар авч чадахгүй. Тэгэхээр 7 ер нь хамгийн бест нь гэсэн үг. За тэгтээ зөв үнийг оруулж ирнэ одоо хэдүүлээ 7-гийн тоог. За 7-г аваад үзэн чинь 35 гэдэг то 7 хуваагдаж байна. 35-ыг 7 дуучвал бүр 5 ногдож үлдэгдэлгүй болчих. Тэгвэл эхлэн тоглогч энэ дээр л ажиллах ёстой гэсэн үг. Нийлбэр нь 7 авах хэрэгтэй. Гэхдээ хамгийн сүүлд ганц бөмбөг үлдээх хэрэгтэй. Яагаад ганц бөмбөг үлдээх хэрэгтэй юм гэхээр ганц бөмбөг үлдээчих юм бол тэрийг хоёр дахь тоглогч аваад эхлэн тоглогч хожих гээд байна гэсэн үг. Хамгийн сүүлд бөмбөг авсан хожигдсон гэсэн учраас. Тэгэхээр хамгийн сүүлд нэг бөмбөг үлдээхийн төлөө тоглоно. Тэгэхээр миний санаа бол шууд би энэ 35 бөмбөгнөөс шууд 6-г авчин нэг дугаар тоглогч. Тэгэхээр 29 үлдэнэ. За яагаад би 6-г авч өгөхээр 29-ыг 7 туувал нэг үлдэнэ. Одоо энэ 29-оос цааш эхлэн тоглогч маань 2 дугаар тоглогч юм шиг тоглоно гэсэн үг. Яаж тоглохыг гэхээр 29-оос цааш одоо би ингээд 6-г 1 дугаар тоглогч ууган баяр байл л да. 1 дугаар тоглогч ингээд 6 бөмбөг авчвал 2 дугаар тоглогч 1-6-гийн хооронд сонгоход нь би нийлбэр нь 7 авахар аваад бай. Нийлбэр нь 7 авахар авахад 4 удаа битэр яг одоо холсын үйлдэл гэх юм уу битэр яг ингээд тeenийх нь хийсэн үйлдэл 4 болох үед нэг бөмбөг үлдэнэ. Тэрийг би нэг нийлбэр нь 7 авахар авахад л нэг бөмбөг үлдэнэ хамгийн сүүлд. Тэр нэг бөмбөгийг л хоёр дахь тоглогч авч хожигдох ёстой. За тэг үндсэн санаа дахиад сэрүүлээ тайлбарлавал нэг бөмбөг үлдээх хэрэгтэй. Нэгдүгээр тоглогч нэг нийлбэр нь 7 авахар авдаг байх хэрэгтэй. За нэгдүгээр тоглогч тэгэхээр одоо бодолтой бичих хэрэгтэй сайх. Нэгдүгээр тоглогч яах юм гэхээр эхлээд 6 бөмбөг авъя. 6 бөмбөг. Түүнээс цааш нийлбэр нь 7 байхаар аваад байхад л хожино. Байхад хангалттай гэж. За нэгсэндээ ингээл тайлбарлчод хангалттай болчихж байна гэсэн. За энийг сайн ингээд бодоод үзцгээгээр хүмүүсээ нухаад дахин эргэцүүлээд. За тэгээд энэ хичээлийн бодлогуудыг ер нь хаанаас бодоод өгөхөөр математик сонгон одоо чимэг багшийн энэ номны л ерөнхийдөө сэдвүүдээс ер нь төвөрлөө бодоод та хэд энэ номыг ноос ер нь бодлогуудаа бодох. Одоо жишээ нь энэ хичээл 97-гийн бодлогуудыг би одоо бодож байна гэсэн үг шүү. Тэгэхээр сайн эхлээд энэ хичээлийг үзээс өмнө эхлээд бодлогуудын сайхан нухаж үзээд өөрсдийнхөө бүх болон үс боломжийг ашиглажаад тэрний дараа ингэж эндээс хинт авах хэрэгтэй шүү. Бүх юмыг бэлнээр байх юм бол мартахад хурдан байна. Тэгсний оронд өөрөө жаахан хөдөлмөрлчүүд тэрний дараа эндээс ингэж хинт авах юм бол танд маш их мэдлэг болж үлднэ. За дараагийн бодлого. Хинэн түрүүлж 100 хэлэх вэ гинэ.
За ийм нэртэй тоглоом тоглох юм байна 2 хүүхэд. Эхнийх нь нэгээс тоонуудаас дурын тоог хэлнэ. Хоёрдугаар хүн тэр тоон дээр мөн эдгээр тоонуудаас нэг тоо хэлээд нэмээд өгнө гэсэн үг санаа. За тэгээд 100 хэлсэн хамгийн түрүүнд 100 хэлсэн хүн хожино. За одоо чинь саяны нийлбэрийг ойлгох зүүн бол шууд энэ дөрвөл 2 дугаар тоглогч очих юм байна. Яагаад гэвэл нэгээс 9 гэдэг тоонууд угаадахад би нийлбэр 10 бахаар аваад энэ 100 гэтэл 100 маань 10 хуваагдаж байна. Тэгэхээр одоо 1 дугаар тоглогч дурын нэг ийшээ нэг к нэг доо хэлвэл 2 дугаар тоглогч араас нь нэг 10-аас хасах нь к нэг тоол хэлээд байх хэрэгтэй байхгүй. Тэгэл 2 дугаар тоглогч тоглох тоо хэлэхэд л 10 болж байдаг. Дахиад дараагийн 2 дугаар тоглогч дахиад тоо хэлэхэд 20 болж байдаг. Ийм бахаар хэлээд байхад хангалттай гэсэн үг л шууд одоо эндээс. За тэгэхээр энэгэсэндээ тайлбараа бичих юм бол энэ дээр тэгэхээр 1 дугаар тоглогч яасан ч хожиж чадахгүй гэсэн үг. 2 дугаар тоглогч алдаа гаргачих юм бол мэдээж боломжтой л дээ. Гэхдээ алдаа гаргахгүй л гэж үзнэ. За 2 дугаар тоглогч яах юм? За ингээд тайлбарчиж 2 дугаар тоглогч нийлбэр нь 10 байх тоо сонгоод хэлээд байхад одоо 1 дугаар тоглогчийн хэлсэн тоон дээр хэдийг юм бэл 10 болохоор тэр тоог л хэлээд өгнө гэсэн үг. Хэлээд байхад хангалттай. Одоо 1 дугаар тоглогч 5 гэлэхэд 2 дугаар тоглогч дагаал 5 гэлнэ гэсэн үг. Тэгээд энэ нэгснээр нийлбэр нь 10 болчихно гэсэн үг шүү дээ. Дахиад 1 дугаар тоглогч нэг 7 гэдэг тоо хэлэхэд 2 дугаар тоглогч нь 3 гэл хэлчих. Ингээд нийлбэр нь 20 болчихно. Ингээл хэлээд байхад хамгийн сүүлд 2 дугаар тоглогч л 100 хэлэх байхгүй. За дараагийн бодлого. Шатрын хөлөгдөөр хүү ох хоёр ээлжлэн нэгээс цөөнгүй. За нэгээс их 8-аас ихгүй гэхээр ийм x ийм тоонуудаас сонгох юм байна гэсэн үг. 1 2 3 4 5 эдгээр тоонуудаас сонгоод хүү тавиад байх юм байна шатрын хөлөг дээр. За шатрын хөлөг минь мэдээж 64 мэд тэ. За одоо ингэж харахад нийлбэр нь одоо эндээс дахиад нийлбэр ашиглаж болохоор харагдаж байна. Одоо чинь нэгээс 8 хүртэлх тооноос нийлбэр нь 9 ухаар 20 дахь тоглогч хэлж чадаад байна шүү дээ. Нэг нь нөгөөхөө. Гэтэл 64-ийг 9 тугаахаар нэг үлдээд байна тийм ээ. Тэгэхээр ер нь энэ дээр бол нэг одоо яасан хожих хоо ихлэ уншиж. За хамгийн сүүлд тавьсан хожно гэж байна. Хамгийн сүүлд тавьсан хожно гэж байна. Тэгэхээр би ийм юм ярьж л да. Энэ 64-ийг чинь 9 тугаахаар нэг үлдээд байна шүү дээ. Энэ дэр нь л ажиллах ёстой гэсэн үг байхгүй би. Эхлэн тоглогч ямар тоо хэлчихэд л хамгийн сүүлд өөрөө тэр тоогоо хэлэл хожимоор байгаа байхгүй үн логик нь. За эхлэн тоглогч зүгээр 1 гэдгээ л хэлэхэд хангалттай. 1 гэдгээ. 1 дугаар тоглогч эхлээ 1 хүү тавихад л нэгсний шатрын хөлөг дээр 64 хүү тавих хэрэгтэй ч. Цаана тэгэхээр 63 нүд үлдэн. Тэнгүүд нь 2 дугаар тоглогч ингээд 1-8 орон тоо хэлэнгүүт нийлбэр нь 9 ухаар би араас нь хэлээд ухаар л хамгийн сүүлд 1 дугаар тоглогч л хүү тавьж хожих гэдэг гэсэн үг байхгүй энэ төлөвлөгөөгөр бол. За одоо чинь нэг зэрүүлээ бичих юм бол 1 дугаар 1 гэлэхэд 2 дугаар тоглогч араас нь 1-8 хооронд нэг а тоо хэлээ л да. Тэгэх юм бол 1 дугаар тоглогч араас нь дахиад тэр 9-өөс хана тоог нь л хэлээд авах хэрэгтэй байхгүй. За тэгэл 2 дугаар тоглогч дахиад нэг б тоолонгууд 1 дугаар тоглогч араас нь 9-өөс хана б тоог нь хэлээд авахд 1 дугаар тоглогч хамгийн сүүлийн хүмүүдийг тавиад хожино л гэсэн үг. За тэгэхээр одоохондоо энэ хэдэн бодлого дээр жаахан нийлбэрийг нь ашиглаад байна шүү. За. Ширээн дээр 61 шагаа байв. 2 тоглогч ээлжээр 10-аас ихгүй. За ба өөрийн ээлжин дээр шагаа авалгүй өнжихгүй гэдэг чинь 0 ширхэг шагаа авч болохгүй гэсэн үг. Тэгэхээр шагааны авах боломжийн тоо 1-ээс 10-аас ихгүй гэсэн юм 10 байж болно. Ийм тоонууд бас боломжтой гэсэн үг. Тоошин ингэ өвчиж. За ийм тооны шагаануудыг аваад иж болно гэсэн үг. За 61 шагаа. За 2 дугаар хүнд хожих боломж байгаа юу? Сүүлд аваа шагаа авснаа
тийм хожих юм байна. За одоо дахиад саяхан санааг ашиглая л да. Энэ нөхөр чинь ийм байгаад биш үү? Нийлбэр нь 11 ухаар авч чадах юм байна хэн нэг нь нөгөөгөө дагаад. Гэтэл 61-ийг 11 тууаач л да. Тэгэх юм бол энэ чинь 55 гэдэг чинь 6 үлдэх гэдэг юм мөн үү? 6 үлдэх гэдэг нь тийм ээ. 61-ээс 55 хасгаач. За тэгвэл сүүлд авсан хожих юм чинь 1-р тоглогч энэ үлдэгдэл 6 шагааг л авчих хэрэгтэй байхгүй юу? 1-р тоглогч. 1-р тоглогч яах нь вэ? 6 шагаа авъя. Мөн үү? Үүнээс цааш нийлбэр нь 11 байхаар аваад байхад 1-р тоглогч хожих болно. За энийг л ойлгохгүй буруу аваад эхэлж юм бол 2-р тоглогч буцаага энэ төлөвлөгөөг нь өөртөө ашиглаж 2-р тоглогч хожих болно нэг л гэсэн үг санаа. За тэгэхээр үүнээс цааш дахиад зөндөө тоглоомын бодлогод эдгээрийн сайхан бодож үзэх хэрэгтэй. За тэгээ дараа чи хичээлээ үргэлжлүүлээд оруулаад байна.